За зуны сайхан өдрийн мэндийг хүргье. Номын задлан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар 2020 онд гэрлийн өргөнөөс хэвлэгдсэн Өрг тунхаг тамга нэртэй ийм 4 бот ном байгаа. За энэ номын 1-р ботод 3 хүний түүх байдаг. За Исүхэ Баатар, Өөлөн их, Сучигийн Латан гэх. Тэгээд энэ удаа болохоор бит хоёр Өөлөн ихийн түүхийг уншаад за тэгээд уншсан сэтгэлдээ та бүхэнтэй хуваалцаж номын задлан одоо чөлөөт ярилцлага буу алалт маягаар энэхүү дугаараа бэлтгэж өргөж байна. За надтай хамт энэ удаагийн дугаарт маань манай эхнэр оролцож байгаа. Манай гэргий. За тэгээд бит хоёр бол ингээд ер нь нэг хүн шинэ ном уншин, шинэ кино үзчихэд дараа нэг ярилцдаг штеп. Энэ ном юм байсан, энэ кино тийм байсан гэдэг шиг. Тиймэрхүү хөнгөн сэдвэр, хөнгөн байдлаар ярих юм. Биднээс нэг гүн гүнзгий утга учир агуулгатай юм бол ярихгүй чөлөөт ярилцлага байдлаар хийнэ. За тэгээд Өрг тунхаг номын тухайд бас товч танилцуулъя. За 2020 онд хэвлэгдсэн ийм А4 хэмжээтэй нэг 4 бот бүрдэнэ. За тэгээд нийтдээ эзэн Чингис хааны түүхтэй холбоотой 11 хүний намтар түүхээс бүрддэг. За эхний ботод болохоор Өөлөн их, Сучигийн Латан, Исүхэ Баатар. За хоёрдугаар ботод болохоор Чингис хааны төрсөн дүү 10 ноён Кавчигүн буюу бид нар Монголын улс товчоонд бол Хачигүн гэдгээр мэднэ. За Хачигүн, за хамаг Монгол улсын Өрлөг Жанжин Ховлай, Өрлөг Жанжин Боорч гэсэн 3 хүний намтар. За 3 дугаар ботод хамаг Монголын хан Тэмүүчин буюу эзэн Чингис хаан өөрийнхөө түүх дурсамжийг өгүүлсэн. За 4 дугаар ботод нь болохоор Салга урлаач Чархаа буюу одоо Монголын улс төвчөнд бидний сайн мэдхээр бол Менлэг эцгийн аав. За тэгээд Согтуу мөргөн домч буюу Их Бит. За Мангуудын хуйлдарс эцэн, чөтгөрс эцэн гэдэг. За тэгээд Хар Бики гэдэг. Нийтдээ энэ 11 хүн бол одоо эзэн Чингис хааны түүхийг өөрийн өнцгөөс өгүүлсэн. За 1-р ботод нь болохоор эцэг эхийнхээ талаас ер нь ямар сургалт авч ямар боловсрол хүмүүжлэр өссөн гэдгийг үүднээс эцэг эхийнхэн түүхүүд гарч байгаа. За 2-р ботод хамтран зүтгэж ийсэн анд нөхөд Өрлөг ноён за бас төрсөн дүүгийнхэн өнцгөөс. За 3-р ботод бол өөрийнхөө дулсаа бүтээсэн түүх. За 4-р ботод болохоор эзэн Чингис хааны жирийн игэл ард хүний байр сууриас ямар харагддаг байсан бэ гэдгийг одоо Чархаа өвгний түүхээр. За мөн одоо нэгэн цагт бас дайсан гэж тооцогдож болохоор явсан цөрөг талын дүрээс Их Бит, байрны Их Бит буюу тухайн үед бол тайчуудаас хариалагдж явсан тийм хүний дүр. За тэгээд хуйлдарс эцэн буюу Жанжин хүний өнцгөөс. За дээрээс нь Хар Бики буюу Эрдэмтэн ноён одоо байрын хотын толгойлагч. Ингээд нийт 11 хүнээс намтар түүхээр бүтсэн ийм ном байгаа. За тэгэхээр энэ номны 1-р одоо ботын одоо 3 хүний дүүг эхнийхт нэг Өөлөнхийн дүүг байгаамаа. За тэгээд бид хоёр бас тодорхой асуудал бидлсэн. За Өөлөн ихийн маань ямар хүн байсан бэ гэхээр ерөөдөө ингээд зураг нь ингээд иймэрхүү байдлаар хамаг Монгол эзэнт улсын урд ухаан урлалын онцлог нэртэй номонд бол одоо ингэж зурагдсан байдаг. Миний хувьд бол нөгөө хамгийн анх Монголын нууц товчоо. Тэгээд нэг би 10 жил байхдаа нөгөө Чингис хаан комик гэдээ уншиж ирсэн. Тэр бол яг анхны өвлөхийн талаар ойлголт тэнд буусан. Тэрэн дээр бол их л зөөлөн, уйран, сайн ээж хүний л дүр гарч ирсэн. Ер нь тэгээд нөгөө нэг сүнэр реклам дээр нөгөө суртаа жүжигчин тоглолцсон. Яг өвлөх гэл өргөж идэг. Яг тэр тийм л хүн төсөөлжсэн чи энэ номыг уншсан чи маш хөдөлмөрч ерөөсөө зүгээр суудаггүй жоохон ааштай хүүхдүүдээ сургаж өгч чадaltaй хүн болох гэж их ирмэлцэлтэй тийм мундаг ээж болон эхнэр хүний дүр гарсан. Би болохоор ерөнхийдөө энэ дугаараа ихтэй бас Өөлөн Үжин гэд нэрлэлчихье. Үжин гэд хийвэл илүү айтайхан юм болов гэж надад санагдсан байхгүй. Ягаад тэгэхээр Өөлөн их гэхээр бид нар ихэвчлэн нөгөө Чингис хааны ээж нь учраас Чингис хааны ээж гэдэг утгаараа маш их алдартай. Их гэдгээрээ цоллогддог. Тэгээ гэтэл яг энэ хүн бол өөрөө бас тэр Олхнууд аймгийн Тэргүүн ноён, Нохоо очтой ноён гэдэг ба штэ. Бүлээн тооч үлэн эцгийнхэн нэр нь тэр хүний охин бүр язгууртан гаралтай тэгээ цаанаасаа хатан болохоор бэлтгэжсэн тийм хүн өөрөө бас өөрийн гэсэн тийм түүхтэй
үжин одоо бид нар их гээл тэгэнгүүт ээж гээл одоо хоогчин эмэг гэх юм бол эмгэн гээл нэг тийм эмгэн хүнээр төсөөлөж байгаа шүү дээ. Гэтэл яг энэ ном судрыг гарахад онгодууд өвөг дээдсийн ярианаас сонсоод үзэхээр жишээ нь хоогчин эмэг гэхтэл залуу байхдаа бол үнэхээр тийм алдартай өнөө цагийн одоо од гэр шиг хүн байсан гэдэг байгаа байхгүй. Гэтэл өөлөн үжин ч гэсэн өөрөө залуудаа бас тийм үзэсгэлэнтэй боловсралтай хүн байсан. Гэтэл бидний мэдэх нь бол их гэдгээр нь мэддэг. Гэдэг нэг өнцгөө байгаа. Гэтэл нөгөө талаа өнцгөр болохоор их гэж цоллогдож байгаа нь бас нэг тодорхой шалтгаануудтай. Ягаад тэгэхээр нэгдүгээр хаан сайдын хэмжээнд одоо Чингис хааныг өсгсөн их гэдэг утгаараа бол тэр зүүрлэшгүй тийм айхтар хүн байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь зөвхөн яг Чингис хаан төдийгүй сүүлийн жилүүдэд бол ингээд одоо тий хаттын судар тэмдэглэсэн байдлаар үгээлэн их гэдэг тий өглөгч их гэдэг одоо тэр Хинтийн аймгийн нутагт байдаг өглөгчийн хэрэм гэдэг одоо хотл байж идэг тэр газар бас бид нар очижсэн тэнд ингээд хүрээ суурин байгуулад өнчин тийм ядуу улсуудыг ивент гэдэг тэдний их нь болсон тийм 4,000 айл өрхийг хамгаалж ирсэн тийм хүн байгаа байхгүй. Тэгэхээр яа харахгүй их гэж одоо түүхэнд алдарснаар нь дуудаж явах зүйтэй юм болоо гэдэг бас нэг өнцөг байгаад байгаа. Нөгөө талаар бид нар их гэдэг одоо нэрийг нь нуус товчоод байна. Түүхэн олон сурвалжаас мэднэ. Гэтэл яг үжин гэдэг энэ хүн өөрөө яг ямар хүн байсан бэ гэдэг өнцгийг бас энэ ном их гоё гаргаж ирж байгаа шүү дээ. Өөлөн үжин. Их болохоос өмнө эхлээд бага насндаа ямар сэргэлэн цовоо охин байсан бэ? Тэгээ дараа нь ихнэр болоод Есүхэ Баатартай уулзаад одоо харилцах төвшөнд очиход яг ямархуу төрлийн ихнэр хүн байсан бэ, хатан хүн байсан бэ? Тэгээ түүний дараа Чингис хаан төрөөд ямар их болоод дараа нь Чингис хаан болоод ганцхан одоо Тэмүүжний их биш ерөнхийдөө Монгол нутгийн их болох төвшний хүндэтгэлтэй хүн байсан болов гэж их гэдэг үгээр нь ерөнхийдөө их л ааштай хүн гэж гарсан. Тийм тэгээд шинэ мэдээлэл өгүүлвэр тэгэж төсөөлөөгүй байсан ч. Тэгээд дээрэс нь нөгөө энэ ном маань маш дэлгэрэнгүй одоо нуус товчоонд маш товчхон бичигдсэн байдаг бол энэ номонд бол яг ингээд нэг хүний бараг өдрийн тэмдэглэл гэмээр ч юм уу яг тийм намтруу үйлмж учраас маш дэлгэрэнгүй тэгээд мэдээлэл болгоно маш шинэхэн байсан л да. Өөлөн хатны амьдралын түүхийг бол ингээд олхнууд нутаг буюу за одоо эцэг эхийн гэрт хэрхэн өсөж хүмүүжсэн нэг хэсэг ад жаргалтай амьдрал байгаа байхгүй. Ямар сурлах сурсан. Тий одоо шинэ энэ дээр бичснээр бол анх ихрийн нэрийг нь өвөл химээдгээ гэдэг чинь. За тэгээд энэ аав нь болохоор олхнуудын тэргүүн ноён нохой нийтдээ 4 хатан 7 татвар юм 8 хүүн 21 охинтой гэж байна. Тэгээд ер нь олхнууд ч нөгөө дандаа хатан бодлоготой хатан сууртай отог аймаг. Тэгээд төрийн тухайн үеийн нүүдэлчдийн отог аймагуудын тэргүүн язгууртнуудад зориулаад хатан боловсролтой тийм эмэгтэй охтуудыг бэлтгэж өгдөг. За тэдгээр улсуудтай тэр хатан боловсролтой охтоо явуулаад гэргий болгоод тэгээд инх хамгаалан ив гэрээ хийдэг. Тэгж оршин тогтнож идэг. За одоо өнөөдөр жишээ авах юм бол нөгөө нүүдэлчдийн дундаа төвийг сахисан улс гэхээр одоо Европт бол жишээ нь Швейцар бол төвийг сахисан улс байдаг шүү дээ. Бүх улс нь хоорондоо ив найрамдтай. Тэрэн шиг ер нь төвийг сахисан улс одоо бүх л нүүдэлчдтэй тийм одоо ив найрамд гэрээтэй. Тэгээ онцлог нь болохоор дандаа охтуудаа илүү хатан болгож бэлтгэдэг. Тэгээд энэ гэрийн суур боловсрол хүмүүжил нь ямар байсан талаар эхний хэсэгтээ бичсэн байгаа. За тэгээд энэ хүний амьдралд бол ямар өөрчлөлт орсон бэ гэхээр мэрэгдэд сүүн талбигдаад одоо мэрэгд рүү явахаар болсон байна. Тэгээ мэрэгдийн чилээдүү гэдэг хүний гэргий болоод тухайн үе чинь нөгөө хүргэн талбигдах ёс гэж байдаг. Аав ээжүүд нь хоорондоо зөвшөлдсөд за ингээд сүү тавилаа. Тэгвэл нөгөө хүргэний талын хүргэн одоо тэр бэрийн тал дээр очиод тэнд 3 жилийн хугацааг дүүргэдэг. Өөрөөр хэлбэл тэр хоёр сүү тавьсан хүн бол хоорондоо зан ааш үзэл бодол хэр нийцгэн энэ хугацаанд бие биенийг ингээд таньж мэдэх тэр хугацааг олгодог тийм хугацаа байдаг. Тэгээ чилээдүү яг энэ тал нутгийн ёс заншлаар бол 2 жил тэнд байгаад өөлөнтэй нэлээд дотонссон. Гэхдээ бол тэрнээс цаашаа юм болохгүй байхыг ингээд
хатуу хараа хяналтанд ор байдаг байсан. Ягаад гэвэл нөгөө бирд гарч ихний нөхөр болохоос өмнө хөндөгдөх ёсгүй гэдэг тийм ёс заншилтай учраас маш сайн хяналтанд ор байдаг. За тэгээд 2 жил хүргэн соройгоор байсан эц жилээдүг эцгэн зөвшөөрөөд за одоо ингээд миний охиныг аваад нутагтаа авч явж болно гэж зөвшөөрсөн тий. Тэгээд тэндээс эхлээл хамаг адал явдал ихэлсэн тий. Тэгээд нөгөө юу мэрэгд рүү юу олохнуудаас мэрэгд рүү явахын тулд одоо яг гол дунд нь чонс одоо манахаар одооны Монгол юм да чонс байсан. Тэгээд татаартай тэр хоёрын яг хилэн дунд байсан байгаа байхгүй юу? Тийм учраас чонсын нутгаар биш бүр хойгураа тэр баргуучин төхөн мэнтэрээр дайрч явсаргаад мэрэгд рүү очих бодолтой явж байгаад тэгээд замдаа нөгөө татааруудад дайруулаад тий ягаад гэвэл айгүйх эмчтэй явж исэн. Тэрүүгээрээ татаарлуу дайруулаад тэгээд жилээдүгийн ихэнх цэргүүд юу тэрийг зогсоох гэж цөөхүүлээ зүгтжих орондоо чонс руу орж төөрөөд тэгээд тэгж явж байхдаа юу Исүхэ Баатарт баригддаг. За одоо миний охин өөр ирд очиж гинэ. Тийм учраас тэнд очиод зовхгүй зүдрэхгүй амьдрахын тулд өөрийнхөө хамгийн наазахын хэрэгцээ шаардлагыг хангадаг байх ёстой гэд тэр хүн амьдрахад хүрэлцгүүц тийм эд хөрөнгө баялагийг охиндоо тасдаж өгөө тэрийг охиныгоо дагуулаа явуулж гин гэсэн. Тэрийг бол инж гэдэг байгаа байхгүй. Миний ойлгосноор бол тэгээд бас л бодлоготой зөвл одоо ёс заншил байсан юм шиг байгаа. Тэгээд өөлн бол мэдээж язгууртны охин жилээдүү бол тийм нөгөө 100 цэрэгтэйгээ нэг 100 та дагуулад авч явах гээд ирсэн. Тэгэл олхнууд нь нутгаас гараад татааруудад дайрагдсан. За тэгэл татааруудаас арайх гэж зүгтаагаал цөөхөн цэрэгтэй зүгтааж явсараа нөгөө тойрч явах байсан газар нутгаас хайлаад шууд чонсын нутг руу туугдаад орчих жоох байхгүй. За тэгэл чонсын нутг руу туугдаж орчоод их инээдтэй явдал болно. Очиж одоо тэр нэг айхтар хүнтэй даралдаад байх юм ч бас юу гэдэг. Тэгээд ерөнхийдөө Исүхэ Баатар дайраал ирэхэд юу жилээдүү бол жоохон нөгөө инжиндээ шунаад жоохон удцсан. Тэгээд тэрнээсээ болоод баригдангууд тэгээд өвлөнхийг хаяад өөрөө зүгтээ яваад өгдөг. Тэгэл өвлөнх сатааруулаад яг яг түүхэн дээр нь бичснээр бол одоо наадуулч одоо чиний амийг авах гээд ирж байгаа. Тийм учраас чи зүгтаа. За би бол нэртэй хүний зүстэй охин учраас ингээд эргээд эцгийн нүрээр одоо эргээд чамтай уулзах хаа. Чи хурдан зүгтаа гэж жилээдүү зүгтаалах чад өөрөө чин зүгтаалгадаг шүү дээ. Жилээдүүн ч гэсэн тэгэл амиа бодвол зогтчихл байгаа юм л да. Уг нь бас яг ингээд одоо түүхийг хэрвээ гэж ярьж болохгүй л баг. Гэхдээ хэрвээ жилээдүү тэр нөгөө чархаатаа уулзаад инжинд нөгөө тэргнийх нь цүү өвдөрцөн. За энэ тэргээ тэр чигт нь хайчаад тэгээ морьтойгоо шууд зүгтаа гэсэн бол хэрэг рүү зүгтаа тэгээ цаашаа амжиж магадгүй байсан. Гэтэл мань хүн өөрөө энэ хайрын сайхан алт мөнгө торог дурдан гэж тэр инж сүүхэндээ хорогдож гоод тэнд тэргний цүгээ янзалж нэг өдрийг алдчих байгаа. Тэр оронд нөгөө манай өвгөн чархаа айл хэдийн хэсгүүд хилцсэн байлгүй яах вэ? За энд мэрэгд айлахтай нэг хэсэг бүсэн нөхдүүд явж ийшүү гингүүд Исүхэ уухаантаас очиод мэдээ л бас авсан байгаа шүү. Тэгээд очиод бариад авч байгаа байхгүй. Ийм л яг Тэнгэрийн тааллаар гэдэг ч юм уу одоо цаанаасаа ингээд ий явдал болсон. Одоо ирээдүйд одоо их эзэн Чингис хаан маань төрөх үүсэн бий болох үндэс суурь одоо цаанаасаа нөхцөлдөжээ. Тэгэхээр түүх гэдэг бол бас үнэхээр сонирхолтой. Тэгээд энэ номон дээр бас нэг анхаарал татсан хэсэг нь маш гоё тийм өвөрмөц хэл аялга найруулгатайгаар бичигдсэн тий. Одоо бид нар бол ингээд уран зохиолын номыг уншаад ч юм уу ингээд уран гоё яруу тансаг байж болно. Гэхдээ энэ ном нэг цаанаа нэг өвөрмөц яг нэг тухайн цаг үе өөр ертөнцид очсон юм шиг хэлээр бичигдсэн. Над бол нөгөө заримдаа нэг эсэр жангарын туйлыг уншаад байгаа юм шиг тийм туйлсын хэл орж ирж байгаа байхгүй. Боолын нэр цээжилдэггүй, босгоны зарц тоолдоггүй гэхэд хөр нээлдээд хөд шүлсээ залхиад Исүхэ хэмээн дуулгүй чи ертөнцийн хаан ихтэй аниралгүй чи хэмээн амаа мөрөөлгөж аяглан сүрдүүлэхэд ард нь байсан эрс хөр инэв. Ай миний дуусан Исүхэ Баатар хэмээвэл алд би энэ хөвчийн багаа шиг араашуд нарслан бар шиг авир цаана нь алтан улсыг чичрэж ааш аягийн татар нутгийг донсолгож хүрэн арьс нь хөвч дуулах шиг хүрэл дух нь хагчин бох шиг нүд нь гал гэлтгонож шүднээс нь цахиур захидаг гэж дуулсан.
гэх мэтчлэн яг айгу яг нэг төөлсөн юм шиг байгаа. Эр бэртэ ирчүүд илэмэт эргэлдээд энэ бие чинь тэнд хаягдсан унах шиг янзгаана. Номын үйл явдлуудаас хамгийн сонирхолтой санагдсан хэсгүүд юу байсан бэ? Одоо надад бол яг энэний дараагийн хэсэг. За. Одоо Өвлийн Хисүүхэ Баатарт баригдаал тэгэл тэнд нөгөө нэг одоо булаагцсан юм гэдгээр айгу муу нэртэй. Тэгэл тэнд нэг гэрийн хороонд ороод ерөнхийдөө айгу удаан байж хоорондоо зүгээр сууж чаддгүй юм чам. Хэвээ нөгөө нэг будаг бих аваад гэрийг нь бүр айгу гоёлоод бүх газар нь зураад бүх газар нь хээлээд эсгээ ширээд хэвээ ерөөсөө зүгээр суулгүй Хисүүхэ Баатар дээл хүртэл ойж өгдөг. Тэгээд тэрүүгээрээ хоорондоо айгу дасаж тэгээд айгу гоё хайр дурлалын гоё түүх үүссэн юм шиг санагдсан. Яг л нэг миний уншаад идэг гоё уянгийн зохиол шиг. Нэлээд олон улсууд бол яг энэ нэг Хисүүхэ Баатар, Өвлийн Үжин хоёрын учраа олцох одоо нэг хэсэг, романтик хэсэг тий. Энэ бол их ялангуяа эмэгтэй хүмүүст их таалагддаг юм шиг үлээ. Миний хувьд болохоор яг хамгийн таалагддаг хэсэг нь юу вэ гэхээр боорчуудад танилцдаг. Угаасаа тэрнээс өмнө ч хүүхдүүд нь одоо Хисүүхэ Баатар өнгөрөхөд Өвлийн их чинь жирэмсэн тэгээд хөхүүл няраа хүүхдтэй хамгийн багууд нь тэгээ баахан ялах жижигэн хүүхдүүдтэй байсан болохоор маш хэцүү байсан. Тэгээ яг боорч жанжинтай танилцахад яг Тэмүүжин 16 нас хүрсэн. Хүүхдүүд нь ерөнхийдөө бүгдээрээ ингээд том болоод өөрийгөө авч явах төвшөнд болсон болохоор амьдрал нь тэрнээс цаашаа тэнхээд иж эхэлсэн. Одоо энэ ном чинь 20 онд гарсан шүү дээ. Тэгэхэд одоо өнөөдөр чи 25 он 5 жилийн өмнө яг би бол тэрийг нөгөө одоо хүнтэй сууж хүүхдтэй болоог байхдаа уншиж байгаа байхгүй. Тэгэхэд бол тэр ингээл уншсан бүх юмнууд зүгээр ингээл түүх болоод чихний хажуугаар өнгөрч байгаа. Өвлийн Үжин бол ингээд нялх биетэй, дээрээс нь хөхүүл, дээрээс нь жирэмсэн яг тийм асуудалтай хэцүү үед амьдралд нь тийм явдал тохиолно гэдэг бол асар хүнд. Тэгэл тэрнээс хойш дандаа урууцаар байгаа л тэгэл нэг удаа харин нуус товчонд бол нөгөө 8 шаргыг хөөж явчихад боорчтой танилцдаг гэдэг. Энэ түүх бол ингээд маш олон ингээд дараагийн бас ном судруудад олон өнцгөөсөө гардаг л да. Яг тэндээс эхлээл бол яг эр бие өсөж эсгий сунна гэдэг шиг ингээд одоо өмнө нь Монголын нуус товчон уншаад одоо Хисүүхэ Баатар ч одоо тэр отгийн тэргүүлэгч байсан. Айгу хүчрхэг хүн байсан байх хэвээр. Гэтэл яагаад бүх хүмүүс тэгээ хаяад явчтیں۔ Ихнэр хүүхдийг нь одоо ханхүү биш байлаа гэж бодоход яаж ч үсэн язгууртны хүүхэд одоо танилтал хамаатан садан баймаар ингэж би айгүйх гайхдаг байсан. Тэрний ерөнхийдөө тайлал нь энэ дээр гарсан болов уу гэж шиг боддог. Тэгээ одоо эндээс нөгөө хамгийн хэцүү санагдсан хэсэг гэж байгаа шүү дээ. Одоо хамгийн хэцүү санагдсан хэсэг нь ямар хэсэг байсан бэ? Тэр бол өстой яг тайчуудтай холбоотой хэсгүүд нь л өстой арай л дэндүү хэцүү санагдсан. Үнэхээр анханасаа л одоо Өвлийн их юу булаагтаал ирэхэд л тайчууд гарлын хүмүүс их дээрлэхэж, их гадуурхаж, их хэцүү байдалд оруулсан. Тэгээд Чингис хаан төрсний дараа ч гэсэн одоо их ялгуурлан гадуурхсан Өвлийнхээ хүүхдүүдийг тэгээд дараа нь бүр за өстой баг Хисүүхэ Баатарыг алсан шалтгаан нь болж гарсан үгүй юу? Тэгчээ дараа нь за Хисүүхэ Баатар өнгөрсний дараа бүр 3 жил өстой хамаг юм ин хулгайлж ард иргэдийн нэг нэгээр нь хөөж явсаар хагаад гав ганцаар ингийн үлдээгээд тэгээ ганцаараа ганц гэртээ үлдсэн хойно нь хүртэл ирж гэрийг нь шатааж бэхтэр хүүгийн алж Тэмүүжин хүүг нь хулгайлж яваад хэцүүсэн. Тэр өстой хэцүү. Тэгээ тэр бүгдээрээ зөвхөн эрх мэдлийн төлөө тэгж их одоо хамаатан садны ойр дотны хүүхдүүдэд тэгж гадуурхаж золиослж ин гэдэг бол ой тоонд орохгүй хатуусан гэсэн. Одоо нөгөө бидний ихэвчлэн Аз кинон дундаас үздэг ордны хувилдаан гэж байдаг шүү дээ. Хаан ширээний хэллэг тэмцэлтэн гэж гардаг. Тэр бол яг тал нутагт одоо орднол ингээд хязгааргүй өргөө удан тал нутаг болсон болохоос биш. Яг нүүдэлчин ардын дунд бас байсан л байгаа. Тэгээд Амхан хааны хоёр эхнэр л хамаг хорыг нь найруулсан гэж хоёр хатнаа гэж ерөнхийдөө энэ бүх номууд дээр л тийм надад одоо хамгийн хэцүү санагдсан хэсэг бол Бэхтэр
одоо өөд болдог хэсэг. Одоо өөд болох нь хаашаа өөд болно гэдэг чинь ном журмаар өөд болохыг хэлэх баг. Бихтэр алуулдаг хэсэг тий. Алуулахдаа очиж яг нэг Монгол улс дотор ижил нөхөд ах дүүс гэж явж исэн ингээд нэг зөрчижсэн. Одоо тайчууд гэдэг отгийнх нь ингээ алуулж байгаа байхгүй. Яг нь Монголын улс овчоонд бол энийг өөрөөр бичсэн байдаг. Тэмүүжин хасар 2 ингээд бихтэртэй загас барьсан загсаа булааслаа маргалдаа тэгээ Тэмүүжин харваад алдсан байдлаар бичдэг штеп. Гэтэл энэ номонд бол тэр түүхийг арай өөрөөр бичиж байгаа. Яг муудалцсан нь бол үнэн гэж гардаг. Гэхдээ муудалцснаасаа болоод бихтэр уурлаад жоохон хол явцсан байж хооронд нь тайчууд ирээд алтан эмэгнийхэн төлөө алчдаг. Тэгээд тайминг гэдэг шиг цаг хугацаа юмнууд ингээд яг нэг болохгүй үед давхцаж таардаг байхгүй. Яг л нэг өнөөдөр цайхан амраа сууж идаа гэж бодчихвол яг нөгөө 2 жил орж ирээгүй шалгагч малгагч байдаг ч юм уу тэр хүн гівэнд ороод ирдэг тийм. Яг хувь тавилан амьдрал бол яг л тийм байгаа байхгүй. Тэгэл амар амгалан суугаал яг хоорондоо маргалдаантай байсан ч гэсэн тэр өдөр бол хамгийн хурц маргаанд гарсан байгаа байхгүй. Ерөнхийдөө бихтэр чинь хамгийн том биетэй, бэлгүүтэй том биетэй, тэгээ ерөнхийдөө жоохон дээрлэх маягтай нөгөө хоёроо. Тэгээд хоорондоо нөгөө тэд нар чинь хонь малгүй болцсон. Хоньыг ингээд аваа явцсан, адуугийн дээрэмдээд аваа явцсан, идэх уух юм байхгүй. Тэгээд дандаа ангөрөө загас жарахаа хөслөж амьдэрдэг. Тэгээд загас жарахаа барих гэж байж хад дандаа барьсан загасыг нь булааж авдаг бихтэр. Тэгээд тэрийг нөгөө Тэмүүжин ээждээ очиж болохоор ээж нь та нар ах дүүс хоорондоо эвтэй байгээ сургадаг. Тэгээд энэ булаалсан байдал давтагцаар гад нэг өдөр бүр маш тийм содон ховор юу лээ сугас билүү нэг маш гоё тийм аз бэлэгдэг тийм загас ирсэн байгаа байхгүй. Гэхдээ тэрэн дээр бол нөгөө тэр өвлөн их бол бихтрийг их өмөрдөг. Ягаад гэвэл Тэмүүжин их гутрамтгай хүүхэд байсан болохоор бихтэр нөгөө хурцлахын тулд тэгэж ингээ хатуурхаж хор шарын малтахын тулд тэгж ингэж яадаг байгаад тэгээ дараа нь Тэмүүжин байгаагүй үед нь өөрийнхөө барьсан загаснуудыг ээжтэй өгдөг байсан гэж өвлөөхөд өгдөг байсан гэж бихтрийг бол их өмөрч гардыг өвлөх хийсэн. Тэгээ тэр өдөр яг юу болсон бэ гэхээр нэлээ олон гэрчийн ярьснаас би ингээд дүгнж ойлгож байгаа шүү заяа. Гэрчж байгаа ингээд тэр үйл явдлыг одоо харж исэн. Энэ олон судрууд дээр. Энэ номын нөгөө зохиогч нь мэдгүй усуд байж магадгүй. Зохиогч нь бол хонгодууд. Хонгодууд гэдэг маань юу гэсэнгүү гэхээр эрт цагт өөд болсон хүмүүсийн сүнс тэнгэртэй дэгдээд одоо амьд ах үеийн цаг үеийн мэдлэг мэдээллийг хадгалаад өөр орон зайд оршиж байна. За тэрийг Монгол бөөгийн аргаар буулгаад одоо мартагдсан түүх гуйлгдсан түгээс сэргээж байна гэсэн үг. Тэгэхээр энэнд бол зарим бөө мөргөл шашин шүтлэг шүтгөөсүүд л итгэхгүй байж болно. Уран зохиол гэж үзэж болно. За тэр бол та бүхний одоо оюун ухаан итгэл бишрэлийн асуудал. Ямар ч хэсэн өнөөдөр энэ номын тухай ярьж байгаа учраас энэ номын ертөнц дотроо бол бид хоёр амьдрын. Тийм тэгэхээр тэр үед яг юу болсон бэ гэхээр тэр их аз бэлэгдэг загсыг барьсан чинь урдын ёсоор ингээд бихтэр булааж авсан байгаа байхгүй. Тэнгүүд нь Тэмүүжин хасар 2 өөлөн үжин дээр очиж ховолж байгаа. За бас учиг л ихтэрч бас ховолсон л баг. Тэгсэн чинь та нар ах дүүс эвтэй бай. Юунд ингэж идэв ингээ яг л өөрөд хэлдэг үү. Тэгээд тэрэнд нь Тэмүүжин их уурсаад номоо аваад гарсан гэж. Гэхдээ ном нь болохоор нөгөө тийм хүн алах зоригтой тийм төмөр зэвтэй ном биш. Нөгөө хүн ухаан алдууж унагдаг тийм болцоот аминд хоргүй тийм. Тэгээд очиод нөгөө бихтэр бэлгүүтэй хоёрыг байж хат нь очоо шууд ингээд номаа ингээд сүрдүүлээд их сүр үзүүлээ очсон гэж. Тэгэхэд бихтэр та нар арайч ингээд тайчууд ах дүүсийн зовлон дуусааг ухад ингээд над руу одоо ном шагааж яа тийм. Би одоо цааш удмаа залгаж амьдрмаар байна. Бэлгүүтэйг ч гэсэн битээ ингээд дээрлэхэд тэгэнгүүт нь за энэ болоо сануулгах шүү гэд тэр болцоот номаараа зүгээр харавцсан гэж. Тэгвэл энд бол ямар ч амь насны юм гараагүй. Тэгээд тэрэнд бихтэр маш гомдсон гэж. Тэгээ ерөөхдөө ах дүүс ингээ хуваагдаад ерөн тэр 8 шарган өрөө бараг 4-4-өөр нь хувааж аваад салын нүү юм уу гэхдээ ухаан гэр бүлийн хэрүүл байдаг штэ. Тийм хорц хэрүүл болсон байгаа байхгүй. Яг тэр гайтай өдөр яаж явж байгаа тэр тайчуудын таргуудаа гэдэг нөхөр хүрээд ирсэн юм байгаа. Тэгээ яг нөгөө хасар Тэмүүжин хоёр чинь сүрдүүлчээ буцаад гэртээ ирсэн. Тэгээ мэдээж хэрэг гим хийцэн тул
өөлөө үжин загнуулсан. Тэгээд оройн одоо бихтэр тэр хоёрыг хурч ирээд нэлээд их юм болох байх та гэж одоо байжсэн чинь бэлгүүтээ царай нь ухаа цайсан гүйж ирсэн гэж байгаа байхгүй. Яасан бэ гэсэн чинь морьтой улсууд ингээд довтолж ийн ахыг ингээд алчлаа. Тэгээд тэд нар гэлс бөөнөрөө зохион байгуулалтанд ороод зогтсон. Тэгээ өөлөө үжин ухаантай хүн байсан учраас ер нь онон мөрний их өөдөө одоо хинтийн нурууны хавцаа чи асрал тайрхан гэж одоо байгаа. Тэр хавцаа нутгалж исэн юм шиг байгаа. Тэгээд орж ирэх морьтой довтлог гэвэл орж ирэх ганцхан жим байдаг. Тэгээд дутаах бол олон жимтэй. Уул хадаа бараадаад ой тайгаар орчингууд зүгтааж нуугдаж болох амархан тийм газрыг сонгосон байгаа байхгүй. Тэгээд зүгтаагаад нуугдаад амьд үлдсэн. Тэгээд буцаад бүгдээрээ цуглархаж чинь нөгөө сал зүгтаасан мэдээж хэрэг. Яг бүгдээрээ баригдчихгүй тулд. Тэгээ буцаад нийлэхэд чинь нөгөө тэнд жинхэнэ довтлогоонд өрссөн мэдэгдэж байгаа байхгүй. Ягаад гэвэл Тэмүүжин байхгүй болсон. Тэгээд өөлөн их бол нөгөө Тэмүүжнийг бас өгчлээ л гэж бодсон байгаа. Сучигээл ч гэсэн тэнд ингээд хүүн өгцнийг мэдсэн дээрээс нь Тэмүүжин байхгүй, хасар байхгүй. Бэлгүүнтэй бол хурж ирсэн гэж байна. Тэгээд баг балчруудаа бол хажуудаа зүгтаасан болохоор байсан юм шиг байна. Тэгээд хайсаар явж байгаа хасрыг олсон чинь ингээд магна дундаа мунаар цохиулаад толгойд нь том нүх гарцсан. Тархинд баг гоочхийн алтад ухаангүй хөвтөжсэн. Тэгээд нөгөө дамнуурга хийж аваад эвтэйхэн дамнуулчихоо. Тэгээ оточ моточ гээд эргэн тойрон тусламж эндргуугаа явсан. Тэмүүжний сургийг бол бүр нэлээд удажж гаргасан чинь тайчууд аваад явсан гэж байгаа юм. Тэр тэгээ яг үнэхээр тайчуудаас болоод тайчууд яагаад алсан бэ гэвэл алтан эмгнийхэн төлөө. Тэхийн тул тэр эмгийг авахын тулд тэгж 2 хүүхдийг одоо хамаатны ойрын хамаатныхаа хүүхдүүдийг. Тэгээ одоо бихтрийн ингэж хороогддог түүх бол маш олон хүний түүхэн дээр гарна. За энэ бол энэ номны хамгийн одоо миний хувьд бол харамсалтай хэсэг байсан. Зохиогч буюу өвлийн их ямар үндсэн санаа сэдвийг хэлхийг зорьсон гэж бодож байна. Яг энэ түүхийн төгсгөлд бол өөрөө хэлсэн байдаг. Би яг ядарч зовж зүдэрч явж байхад надад юу байсан бэ гэвэл орон хангай байгаль дэлхий байсан. Байгаль дэлхий байхад тэндээс буцаад босч болдог тий. Тэгэхээр нуус товчонд бичснээр бол ухаантай төрсэн өөлөн үжин онон мөрний өксөж уруудаж олирс мойлыг түүж гээд ой тайгаар руу гараад тэндээс урамл ногоос улгаагаал жижиг сажиг ангөрөө хийгээл байгаль ихийн баялагийг одоо хүртэж амьдэрсэн байгаа байхгүй. Тийм учраас байгальтайгаа хахад буцаад сэхэж дээшилж болно гэдэг нэг санаа. За хоёрдугаар хүүхдүүдтэй нөгөө эрдэм мэдлэг сурах гэж маш их хичээсэн. Нуус товчоон ч энийг дурдсан байдаг тийм. Ухаант өөлөн үжин хүүхдүүдээ эрдэмтэн сайд болгож өсгөө гэд. Тэгэхээр хатуу чанд хүмүүжлэр өсгөж сургасан. Тэгээд дээл хувцаа өөрөө ойд сур. Идэх хоол ундаа өөрөө анги өрөөгөө хийгээд идэж уул сур. Ер нь бие даасан бай гэдэг утга агуулгыг маш сайн сургаж чадсан. Тэгээд чиний сурсан эрдмийг чамаас хинч булааж авахгүй. Чи загас барьлаа гэж бодоход загасыг чинь одоо бихтэр чамаас булаагаад авч болно. Гэтэл чи тэр загас барих аргаа сурцсан тохиолдолд тэрийг чамаас хинч булааж авахгүй. За чи дээл хувц өмссөн байхад тэр ганган дээлийг чинь хүмүүс булаагаад ингээд урж тастаж хайж болно. Гэтэл чи дээл оих арга ухаанаа сурцсан байвал тэр эрдмийг чамаас хин хүсээд ч булааж авч чадахгүй. Тийм учраас энэ зүйлийг ойлгоо гэдэг утга санаа гол нь бол хэлсэн юм шиг санагдсан. Тэгээд яг энэ ном дээр бас яг гардаг хэсэг нь одоо өвлөн үчин ч өөрөө Олхнууд аймгийн тэргүүний охин шүү дээ. Тэгээ Сувчигэл хатан ч гэсэн байрны ноёны охин. Тэгээд одоо өөр танил талын арвин их ноёдууд байгаа Исүхэ Баатар дүртэй тий. Гэтэл яагаад тэд нэр туслаагүй вэ гэж би айгүйх гайхдаг байсан байхгүй юу. Тэгсэн чинь бол ерөнхийдөө Жадран аймгийн Жамуухын эцэг хар хадаан ч гэсэн та нар манай руу ирхүү би та нарыг хамгаалъя гэж асуусан байсан. Хэрээдийн тойрол хаан хүртэл наашаа ирээ бид нэр харж хандъя гэсэн байсан. Гэтэл хэрвээ одоо хэрээд рүү явчих юм бол хэрээд хүн болчихно. Одоо чонсоо одоо Исүхэ Баатрын өргөлжлүүлж чадхааргүй болчихно гэд байран руу явж болох байсан. Тэр банхар болчихно гэж
гарч ирсэн. Хэрвээ олхнууд руу явах юм бол чон биш юу буг болно гэж гарч ирсэн. Тэгэхээр тэгээд за хүүхдүүдээ ингэж ерөнхийдөө хатууг үзүүлж тэгэж маш сайн сургаж өөрийгөө бие дааж хүнээр тижээлэхгүй өөрөөрөө амьдрах тэр их сургалтыг одоо сонголтоороо тэр зовлонг өөрч амьдрахаар шийдсэн гэж. Өөрөөр үгэн бол зүгээр нэг хүүхэд өсгөж хүмүүжүүлж амьдруулаагүй тэр Чингис хааныг бий болгосон бүтээсэн баг. Өөрөөр үгэн юм уу Сүчигэл хатан ч юм уу тэд нар байгаагүй тэдний сургалт боловсрлоор яваагүй байсан бол Тэмүчин хаан Чингис хаан гэдэг хүн бол төрөхгүй гэдгийг л энэ номноос ойлгож болохоор байгаа. Яагаад тэгэхээр хэрвээ амар хэлбэрийг ирээд тухайн тал нутагт мөрөгдөжсэн жаяг ясыг дагах юм бол авах түших яс гэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл эр нөхрөн дайнд өөдлөх юм бол эр нөхрийн талын ах トゥ хамаатан садангуудаас тэр үлдсэн бэлэвсэж шосторсон гэргийн хүүхдүүдийнх нь ахуй амьдралыг дааж явдгаа. Гэтэл тэд нар бүгдээрээ хайсан нэг талаас нөгөө талаас өөрөө ерөөсөө нүүр үзүүлээгүй. Одоо ганцаараа бие дааж амьдрахыг шийдсэн. Ягаад тэгэхээр Исүхэ Баатрин дахиж их эр нөхөр авахгүй хинт ч очихгүй одоо тойрол хам болж чинь манад хүрээд ирээ. Хэрээдэд бүр ноён болоод таваараа сайхан амьдраа гэхэд тийшээ яваагүй байхгүй. Ягаад гэвэл тэнд би амар хэлбэрийг бодоод үр хүүхдүүдэд бодсон бол хэрээдэд очиод сайхан гэр бариа тэнд нэг ноён болоод олон зар шиг бичин дунд сайхан амьдарч болох байсан. Гэтэл тгээгүү. Ягаад тэгэхээр миний хүүхдүүд бол хамаг Монголын ханы хүүхдүүд ирээдүйд эцгийнхээ үйл хэрийг үргэлжлүүлж хан болох ёстой гэдэг байр суурь зарчмыг бол хатуу баримтлаад ерөөсөө хаадыг л тэгэхээр сэтгэж чулуудсан байгаа байхгүй. Тэгээ хан хүнийг яаж бэлтэнэ гэхээр нэгдүгээр ардынхаа зовлонг ойлгох ёстой. Тэр хан язгууртан төвчнөөс бүр ингээд дорд сул ард хүртлээ. Одоо сул ард гэдэг бол бүр ард иргэнээс дор ирэх мэдлэг биш. Тэрийг одоо хинч хамгаалахгүй, хинч хамаарахгүй, дайсан ирээд алж болон талж болон тийм төвшөнд хүртлээ очиж унсан байгаа. Өөрөөр хэлбэл маш их эрсдлийг хүлээсэн. Тийм учраас тэр эрсдлээ давахын тулд онон мөрний их тэр нуугдаж дутаах боломжтой тэр газар руу нүүсэн баг. За хоёрдугаар тэр Жадран отгийн хар адаан руу явж болохоорээс отог дотроо хамгаалтанд орж болох байсан. Эсвэл нөгөө Сучигилийн зарчмаар одоо төрсөн эцэг нь шүү дээ. Одоо хар бикийн ноён бүхэлдэн байр ингээд баян цатгалан тийм отгийн ноён хүн тэнд очиж болохоор байсан. Гэтэл ямар нэг байдлаар тэнд очих юм бол ханы өрсөлдөөнд ороод одоо тэр амиа алдах гэдэг ч юм уу эсвэл ерөөсөө нэг хаан болоход болохгүй байгаадсан юм шиг байна. Хэрээд рүү очих юм бол мэдээж хэрээд хүн болоод эргээд нөгөө Исүхэ Баатрин хүүхдүүд хам болоо гэхэд хамаг монголчууд хүлээн зөвшөөрөхгүй байхгүй. Тийм учраас бие дааж ганцаараа гин өсгөө тэр зовлон дундаас босч ирэхэд тэр бол жинхэнэ нэртэй, нүртэй, түүхтэй, туулалтай, хүлээн зөвшөөрөх юмтай болгож байгаа байхгүй. Хүн болгонд хүлээн зөвшөөрөх. Хүн болгонд хүлээн зөвшөөрөх. Ард иргэдтэй, ноёд баатруудтай бүгдэнд нь хүлээн зөвшөөрөх төвшнэ. Тэгэхээр тийм зүйлийг л ойлгосон доо миний бодлоор. Тэгээд өөрсдөө сайн дураараа энэ хатуу бэрх амьдралыг бол сонгож Сүчигээлч тэр, Өвлөнч тэр хоёр их л хоорондоо. Тэгээд тэнд чи хэдэн хүн байгаа даа нэхэр хөрхи хитгэн хүн байгаа шүү дээ. За Сүчигээл хатан байна, Өвлөн их байна. Тэгээд хоогчин гээд. Тэгэл 7 хүүхэд нь. Тэгэл 7 хүүхэд нь байгаа. Яг нь минлэг эцэг чараахан эхний 3 жил нь бол бүр тэр нөгөө хамгийн ялах хүүхэнд төрөхөд арай л нялах байсан болохоор гээд 3 жил манад сахиж үлдчихэж агаад. За тэгээ энэ дээр би яг ярих гэж бодсон юм нөгөө тайчуудын стратеги яаж одоо ингээд Исүхэ Баатрийг шахаж гаргасан бэ? За яг Исүхэ Баатар ингээд нэг номерт явж исэн хүн ингээд нас орчлаа. За тэгээ үлдсэн ямар хүн хан болох вэ гэхээр ер нь тэрнээс хойш албан ёсоор хан өргөмжлөгдсөн хүн яг албан ёсоор таргуутай хан болсон юм уу бас эргэлзээтэй яг хан гэдэг нэрээр явж исэн юм шиг байна. За тэгвэл тайчууд болохоор хамгийн эхлээд нөгөө үхэрчинг нь салгасан гэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл маш үнэнч үхэрчин одоо Исүхэ Баатрын үхрийг адгуулж хариулж малддаг байсан. Тэрийг нөгөө үхрүүдийг нь ингээд дээрэмдээд алаад байсан гэж шүүн хулгайч нар яриад. Зөвхөн Исүхэ Баатар. Тий зөвхөн Исүхэ Баатрын нөгөө болон өөлний яг олтнуудаас авчирсан эд хөрөнгө идэж штэ. Тэнгүүт нөгөө нөхөр үхэрчин чинь нүүр алдаж эхэлнэ штэ. Одоо ч гэсэн нөгөө би нэг хідэн хонь малаа таньдаг айлын даагч тавьсан чинь зөвхөн миний
малыг чон ялгаж идээд нэг үг байдаг шүү дээ. Тэр шиг яг ингээд зөвхөн Есүхбаатар өөлний өхрийг нь алж идээд хар нөгөө өхөрчин чинь бүр байдалд орд юм байгаа бас. Тэгээд хүссэн үсээгүй тэр өхөрчин бол санаа зовсондоо ингээд өөлөн хаяад явж байгаа байхгүй. Тэгээд дараа нь хончинг нь тэгээд дараа нь хончинг нь бас ингээд бас гадуурхаа шахах тийм ордлого хийсэн. Тэгээд тэрийг бол өөлөн өөрөө мэдчихсэн учраас хончиндоо за та нар одоо ингээд ар гэрээ бод амьдралаа боддоо гэд. Яг тэд нар айгүй одоо дуртай явсан байна. За тэгээ одоо ингээд бид нар явъя гэд. Тэгэхгүй ингээд яг эргэн тойрч хүрээлэн ба бүхнийг нөгөө тайчууд ингээд баг-багаар шахаа дээрэмдээд ховын гэж цуу дэгдээсэн байгаа байхгүй. Тэгээд Есүхбаатарын албатууд нь Есүхбаатар үлдээс ийд хөрөнгө малыг талалдан хувааж идэж дуусгаад одоо хайж орхиж нүүж ийн гэсэн цуу гаргаад тэгээд тэр цуу гарснаас хойш тэгэл бүгд явсан байл ш нөгөө нэг өвлийн их сүрчийг л хатан туслах гэж оролцсон бүх хүмүүсийг нэр холбоод одоо юу хинэр нь болох годаа ингээд тэгээд бүр тэгэж одоо найзууд нь хүртэл тусалж чадхааргүй болоод ойртох болгон тэгэж нөгөө эмгтээчүүдийн хов яриагаар тэгэж бас. Тэгэхээр тэр хов яриа гэдэг чинь асар хүчтэй байсан байгаа байхгүй. Тэрний баталгаа яг өнөөдрийн цаг үе байхгүй. Өнөөдрийн сошиал гэдгийг бол бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Ямар хүчтэй байна те. Ерөнхий сайдыг огцруулж чадчихээн. Ерөнхийлөгчийг огцруулж чадчихээн. Тэр үнэхээр бат сууртай байх юм бол ард түмний дунд те тэр ховыг яаж дийлэхээс хамаарат бол түмний тарихаар үнэхээр наадаж чадчих байгаа. Хов цуу гэдэг бол үнэхээр маш том зэвсэг. Тэр зэвсэгт одоо үгэн дайны талбарт бол ингээд хатад хамгийн тэргүй гинэд ажиллаж исэн. Иргэн тойрны бүх улсуудын ингээд холдуулж явуулсан байгаа төрхий мэдлэг одоо чархаа үлдсэн. Чархаа гэдэг чинь аав нь, мэдлэг гэдэг нь хүүн. Тэгээд өөлн ялах хүүхдтэй байсан учраас ядаж тэдгээр нэг ганц хоёроо хүртдэг болтлон тийм ээ. Бэхтэр Тэмүүжи хоёрыг бол маш их ялгуурлаж харьцаж идэг гэсэн гэж байгаа тухайн үеийн тэр улсууд. Тэр хүлд ороогүй тэр жоохон нөгөө Тэмүүжийн мөлхөөд явж яхад нь дайрч унгадаг байсан гэж. Тэгээд Бэхтэр болохоор их том биетэй цовоо цолгун одоо мах марийн хансан төрсөн бол Тэмүүжин бол тураалдаа орсон үг төрсөн. Тэрүүгээр нь ээжийг нь өвлөнхийг данд оромжилж муулдаг. Тэгэнгүүтээ нөгөө их засаг буюу нөгөө одооныхоор бол нөгөө парламентын чуулган гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэгээ их засгийн чуулганд ингээ Есүхбаатар Бэхтрийг дагуулаа явангууд хүн бүхэн сайн хандаад Бэхтэрд их илгэмсгүй ханддаг. Тэгэнгүүт нөгөө Тэмүүжийг дагуулаа явахаар нүд үзүүрлээд хүүхдийг чуулганд оролцуулахгүй энэ төр гэж ялгаж үздэг. Тэгэнгүүтээ Тэмүүжин бүр алах гээд кэр хайн нохоо дуруулна гэд. Одоо тийм ялах хүүхдийг тэгж ингээ зүгээр төсөөлөд үзтээ. Тэр бол амар байгаа хгүй. Одоо бидний нөгөө хүндлэн дээдэлдэг, ёс жаягтай, тал нутаг, соёл ёс гэж зөндөл олон юм ярьдаг те. Гэхдээ би энд бол яг өвөг дээдсүүдээ муулмааргүй байна. Гэхдээ альч цаг үед хүний мөн чанар гэдэг бол сайн муу байсан л байгаа хгүй. Өнөөдөр одоо зөвхөн монголчууд муу муухай юм хийгээд байгаа юм биш. Тэр дээр үеийн тэр монгол хүн ч гэсэн тэр нэлх хүүхдийг тэр хаан ширээний төлөө бол гიშ гэж дэвсэлж штэ. Алж штэ, хороож штэ амнаас нь. Тийм л ертөнц. Тэгээд нуус товчоо яаж эхэлдэг вүлээ те. Олон улс байлдаж орондоо унтах завгүй, олзлолтон булаалдаж байв. Хүнжилдөө орох завгүй, хөнөөлдөн байлдаж байв. Тийм л дайн байлдаантай бол өнөөдрийн нийгэмтэй бол харьцуулахчгүй амар байгаа байхгүй. Тэнд хүний амнаас гэдэг зүйл бол. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдийг бол одоо энэ ном сутраас уншиж ухаарсан. Тэгээ энэ бол зөвхөн нэг түүхийн их Монгол улсыг байгуулсан их эзэн Чингис хааны түүхийн нэг жижигхэн хэсэг. Одоо цаашаа энэ өргөд тунхаг тамга номыг уншаа явангууд одоо нэг том ингээд том газрын зураг байлаа гэж бодоход тэр газрын зургийг ингээд пазл шиг эвлүүлээл яваадахад өөлийн ихийн хэсэг нь юм байгаа. Гэтэл энэ дээр сучиг л хатан дахиад нэг хитэн пазл нэмнэ. Есүхбаатар дахиад нэмнэ. Тэгээд бусад үлдсэн 8 хүн дахиад ингээд энэ пазлуудыг өрсөөр байгаа нэг тийм зураг л гарна. Хэл найруулах ба зохиогчийн хэм маяг, бичлэгийн хэм маяг тань таалагдсан уу? За тэрийг бол би товчхон бас ярьсан байгаа шүү дээ. Яг туйлсын хэлээр бичигдсэн юм шиг. Тэгээд одоо энэ дээр чинь ингээд өөлөн ихийн өөрийнх нь өрмөц аялгаар энэ ном бичигдсэн. Одоо кирилл хэлний дүрмт бол баригдаагүй. Хээ үсгийг К-гаар дууддаг тий.
Одоо тэгээд Исүхэ Баатарын хэсэг дээр бол жишээ нь би гэхийг нан гэж ярьдаг тий. Тэгээ энэ дээр бол бидний өдөр тутмын амьдрал төдийлөн түгээмэл хэрэглэгддэг үгсүүдийг гоё тайлбарсан байгаа. За үжин гэдгийг бол жишээ нь язгууртан гаралтай, өндөр боловсролтой тийм эмэгтэй хүнийг хэлсэн байгаа. Ахай гэж байгаа нөхөрт гараагүй одоо боловсролтой эмэгтэй ахайтан гэдэг нь нөхөрт гарсан боловсролтой эмэгтэй. Тэгээ сүүн талбигдах, сүү тавих, хүргэн талбигдах гэдэг тухайн үеийн ёс заншлууд тухайлбал ингээд яаж нөгөө охтуудыг шилж сонгож авдаг байсан тухай хүртлийн нарийн мэдээлэлүүд гарч байгаа байхгүй. Тэгээ тэрнээс гадна зүгээр ингээд үг ярианы хэллэгийн нэг уран яруу те яг одоо англиар бол нөгөө Shakespearean хэв маяг гэдэг шиг яг дээр үеийн маш үгэн цэгцтэй уянгалаг тэгээд давхар үг хэлсэн илүү үггүй яг хоорондоо ярьж байгаа нь бол үнэхээр гоё сонсогддог. Их зугаатай шүү дээ. Энэ намайг уншвал маш хөгжилтэй бас бичигдсэн. Хэдийгээр хатуу хэцүү үеийн талаар өгүүлж байгаа мэт боловч уулахт нь уйлал нэгт нь инээгээл өөрийн амьдралтай холбоотой ямар нэг зүйл санагдсан уу гэдэгтэр надад нэг инээдтэй яг санагдсан юм нь шүү дээ. Өвлийн их гэл бүр айхтар их хүнийг төсөөлөд хахад яг ингээд дөнгөж Исүхэ Баатарт баригдаад тэгээд тэр нөгөөний хайр дурлалын үйл явц болж байхад бол ингээд айгүй өөрийгөө олж хараад байгаа байхгүй юу? Яг нөгөө эмхтэй хүний тэр сэтгэл одоо юу хүсдэг одоо яаж магтуулах гад хэрвээ ингэсэн бол чи намайг таах уу хэрвээ тэгсэн бол тийх үү гэдэг тэр бүх юм энэ дээр бас өвлийн их төр байж байгааг нь хараад надад бүр айгүй инээдтэй санагдчихсэн. Тэгэл араасаа гуйлахч гал тэгэнгүүт тэгээд Исүхэ Баатар айгүй бие барьсан болохоор Исүхэ Баатар чи ном ёс журамтай хүн байсан байгаа шүү дээ. Тэгээ яг нэг коллег нь ойлгохгүй те хандлагыг нь ойлгохгүй нэг ингээд байсан үе. Тоохгүй болоо гэж тэгж бодож тэгээд угаасаа шонсон ирчүүч ичимхий гэдэг нэг ойлгож авдаг шүү дээ. Тэгээд яг нэг тэр хэсэг нь бол надад үнэхээр инээдтэй санагдсан. Яг л эмхтэй хүний зам. За тэгээд ерөнхийдөө ингээд асуултууд маань өндөрлж байгаа. За тэгээд одоо энэ битэрийн ингээд хоймортоо нэвтрүүлгийнхээ хойморт залцсан байгаа энэ зураг бол байгаа. Энэ зураг хаана байдаг вэ гэхээр Хамаг Монголын эзэн тулсын урд ухаан урлалын онцлог гэдэг судар номон дээр энэ зураг байдаг. За тэр ном яаж гарсан бэ гэхээр бид нар чинь нөгөө нэг түүхийн илд гэдэг нэртэй түүхэн олон анги дуран сайхны кино их гэдэг нэг 4-5 сар те бараг хагас жил ч юм уу да нэг дор хамт сууж ажилласан байхгүй. Тэр хугацаанд ингээд онгод тэнгэрүүдэд золгоод энэ түүхийн талаар асуугаад энэ номд ороогүй өчнөө олон түүхүүд бол тухайн үед сонсогдоод явж ирсэн. Тэгээ тэр түүхүүдээс нэг 20-30% нь ингээд ном болгоод гардаг. Тэгээ энэ зургийг бол ингээд өвлийн ихийн зураг гэж одоо онгодууд хэлж зурулж исэн тийм ээ. Тэгээд одоо энэ зураг нь болохоор яг ингээд анх одоо хамгийн ядуу буурай үед биш яг Тэмүүжин Чингис хаан болж байгаа үед яг тэр том найранд зориулж маш олон жил урлуулсан тэгэл давхар наран хормойтой маш том гэсэн үг. Тэгээд энэ бүгдээрээ энэ хатгамлууд нь ингээд тэр үед ч нөгөө нэг Монголд өөрсдөө тийм алтан мөнгө утас уралдаггүй байсан болохоор алтан улсаас авсан алтан мөнгө утастай торгоноос утас болгоныг нэг нэгээр нь авчиж ингэж мөнгө утсаар ийм их хатгамал хийгээд энэ бэлийн болохоор савхан бэлий гэж байгаа байхгүй юу? Маш их нарийн зүгээр ингэж хатгаж энэ хээг гаргасан гэх мэтчлэн маш нарийн уралтай. Тэгээд өвлийн их бас нэг түүхэнд болохоор өвлийн их Сурчигэл хатан мэрэгдэд булаагтаад явснаас хойш л Сурчигэл хатныг эрхийг хүлээсэн, хүн хөтлөө хүлээсэн. Тэгээд тийм болохоор Сурчигэл хатан бол Исүхэ Баатарын их хатан гэд яг адилхан хоёр дээл урлуулангуудаа Сурчигэл хатанд болохоор алтан утсаар хатгамал хийлгээд өөртөө мөнгөн утсаар хатгамал хийлгэж ингэж урлуулсан. Сурчигэл хатан болохоор их хатан байсан учраас гэдэг утгаар тийм ээ. Тий. Энэ зураг бол надад үнэхээр гоё санагддээ шүү дээ. Цаанаас нэг тийм сөр жавхлантай. Яг л нэг жинхэнэ Монгол хаадыг одоо өсгөж хүмүүжүүл төрүүлсэн агуу суу ухаантай тийм хатан хүний зураг. Ерөнхийдөө энэ бол маш сонирхолтой ном. Одоо
онгод тэнгэрийн айлдвар мөн биш гэж итгэсэн итгээгүй үл хамааран нэг уншаал эхэлчингүүт одоо монгол хүн хойно ерөнхийдөө Чингис хааныхаа түүхийг Монголын нууц товчоог бүхлээр л мэдж байгааг яг тэр мэдлэгтэр маш дэлгэрүүлээд бүх тайллыг гаргаад ингээ өччих бол үнэхээр сонирхолтой. Энэ номыг бол ерөнхийдөө ингээд анх аваад уншихад нэг өдрийн дотор л шахуу нэг номыг унших төвшний тийм сонирхолтой ном. За тэгээд дараа нь одоо Сүчигийн хатны түүх байна. Өргөмжлөгдөөгүй хам буюу Есүс Баатрин түүх байна. Тэгээд энэ ном маань цаашаа явнаа. За тэгээд дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.